Сайн мэцхан шинэ 7 хоногийн шинэ өдрүүд эхэлж байна. Тэгээ өнөөдөр эзний амьд үгээр энэ өдрийг эхлүүлцгээе. Хамтдаа залбирая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Таныг магтаж байна. Гин нүглээс аварч өөрийн амиар бидний нүглийг уучлан загнаад цовдлогдсон таныг би магтаж байна. Баярлалаа Иесус. Өнөөдөр таны үгнээс бид нар уншиж суралцахыг хүсэж байна. Та бидний зүрх сэтгэлийг, оюун санааг өөрийн үгээр өөрчлөн шинжиж өгөх болтугай. Бас бидний уншсан, таны өгсөн үгийг бид уншаад ойлгоход хариун сүнс минь туслаарай. Иесусийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. За бид өнөөдөр Матай номны 26 дугаар бүлгийн 26-аас 30 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаах болно. Би эндээс уншия. Матай 26-гийн 26-аас 30 дугаар ишлэл. Тэднийг зооглох зуур Иесус талх аваад ерөөсний дараа Хуан шавь нартаа өгөөд "Маа ид, энэ миний бие" гэлээ. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө "Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олонний төлөө урсах гэрээний цус минь юм. Би та нарт хэлье. Үүнээс хойш би энэ усан үзмийн дар шиг эцгийнхээ хаанчлал та нартай шинээр уух өдрийг хүртэл уухгүй" гэвэ. Магтуу дуусныхаа дараа тэд чидүүн уулууд явцгаа. За Библиэлд энэ түүхэн хэсэг энэ бидний ярьдгаар эзний зоог гэдэг, ариун зоогийг ёслож гэдэг, мөн талх хуваалтч гэж ярьдаг. Харин энэ болсон үйл явдал маань Марк номон дээр байгаа, бас Лук номон дээр байгаа, бас Коринт номон дээр ч байдаг. Марк номон дээр 14:22-оос 25 дээр тэднийг зооглох зуур Иесус талх аваад ерөөсний дараа Хуан шавь нартаа өгөөд "Маа, энэ миний бие" гэж хэлсэн байдаг. Лук номон дээр Иесус "Би зовхосоо өмнө энэхүү алгаслын баярын зоогийг та нартай хийхийг ямар их хүссэн бэлээ" гэж хэлсэн байна. Тэгээ энэ өдөрт маш их ач холбогдлыг Иесус өгж хүлээж исэн байгаа тухай Библиэлд байна. Юу гэхээр энэ маргааш баригдаж зовлон эдэлж нас барах өдрөө Иесус мэдэж байсан байна. Иесус маргааш их зовлон эдэлж, зодуулж, нүдүүлэх болно, маш их ядрах болно, бас би нас орно гэдгийг мэдэж байсан. Харин хүн маргааш нас орно гэвэл бид маргааш нас орно гэх юм бол яг юу бодох вэ? Би сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ Иесус бол яг үүнийг мэдэж байсан байна. Тэгээд эдгээр оройн зоог барьжсэн, бүгдээр хоолндоо идэж байхдаа Иесус хоол идэж байхдаа дахин талх аваад ерөөж байна. Бид хоол хүнс идэхдээ бид нар Библиэлд Бурханы хэлсний дагуу ерөөж иддэг байгаа. Тэгээд хоолоо идэхдээ Бурхан талархан ерөөж идчихсэн. Мөн дахиад Иесус энэ үйлдэлийг хийжээ. Иесус талх аваад ерөөсний дараа шавь нартаа өгч байна. Тэгэхээр энэ талхыг аваад Иесус "Бурхан минь баярлалаа" гэж хэлсэн баг. "Бурхан минь та алдар шиг" гэж хэлсэн баг. "Бурхан таныг магтяач" гэж хэлсэн байж. Тэгээд түүнийг дагалдагч нартаа, шавь нартаа "Маад, энэ миний бие" гэж хэлсэн. Иохан номон дээр Иесус өөрийн биеийг Тэнгэрээс ирсэн талах гэж хэлсэн байт юм аа. Тэгээд түүнд итгэгч нь эрүүлтэй мөн аврагдана гэж ütсэн байт. Тэгэхээр Иесус өөрийнхөө биеийг дагалдагч нартаа өгөхийнхөө өмнө гэрээсэл болгон өгч байгаа. Өөрийнхөө биеийг "Та нар миний биеийг
идэж мөнх ам бас авралыг авна гэсэн утгыг агуулсан байж бас болно. Тэгээд Иесус шавнартаа өөрхийн биеиг ураад өгч мөн аяг аваад тэр талархал өргөөд тэдэнд өгөнгөө. Үүнээс та нар бүгдээрээ уцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олонний төлөө урсгах гэрээний цус минь юм гэж хэлсэн. Тэгэхээр аяг нь дарс хийж аваад дахиад Иесус Бурхныг магтаж байна. Талархал өргөж байна. Бурхан минь таныг магтъя. Бурхан эцэг минь таньдаа баярлалаа гэд түүнийгээ дагалдагч нарт бүгдээрэнд нь ууцгаа гэж. Тэгээд мэдээж дагалдагч нар түүнийг уусан байна. Харин энэ ууж байгаа дарс бол нүглийн уучлалын тулд олонний төлөө урсах гэрээний цус юм а гэж өөрөө хэлж байна. Тэгэхээр энэ чинь ганцхан 12 дагалдагч биш бүх хүн төрлөختний төлөө урсах цусны гэрээний цусаа гэж Иесус хэлж байна. Бурхан бид нар хоорондоо холбогдох хооронд их гэрээний зуучин Иесус өөрөө байсан байна. Бурхан намайг аврахын тулд миний цус урсах ёстой байсан. Харин тэр цус нь Иесус урссан юм а. Би энэ үүнд итгэж байгаадаа баяртай байна. Иесус Христ гим нүглийг минь уучлахаар энэ дэлхийд ирээд нүглийг арилгахаар амиа өгсөн ба. Би Иесус Христэд талархаж байна. Учир нь миний хийсэн гим нүгэл маш их тоолохын ч эцсгүй өөрөө ч мэдгүй хийдэг нүгэл надад бий. Харин Иесуст итгээд Иесус Христ миний эзэн гэж хүлээн зөвшөөрсөн цагаас эхлээд тэр нүгэл Иесусийн тусаар угаагдаж би Бурхан дотор Бурхантай харилцах ийм сайхан эрүүлийг авсан юм а. Бидний дунд ийм өгнүүд байдаг. Нэр хугарахаар яс сугар, урмын хугуулахаар ууцын хугал гэж байдаг. Мөн сайн нэрийг хөсөж олдохгүй, муу нэрийг хусууч харилцахгүй гэж би багасаа энэ үгийг сонсч л байсан. Харин миний нүгэл Иесус Христийн дотор цэвэрлэгдэж Иесуст итгэсэн цагаас талархан урд нь хийсэн нүглийг давтан хийхгүйгээр амьдрах хүч чадлыг эзнээс олж авч байгаа. Мэдээж миний гим нүгэл миний нүгэлтэй амьдсан амьдралыг миний гондоосон хүмүүс уучлахгүй байж болох ч харин Христийн дотор би Иесус Христээр уучлагдсан хүмүүс миний хуучин амьдралаар миний хуучнаар над руу хандаж болох ч би Христийг харж найдан амьдарч байна. Учир нь хүмүүсээс биш Бурханаас хамааралтай болсон амьдрал нь ариун сүнс нь дахин гим нүгэл хийлэхгүй амьдруулах хүчийг өгдөг. Мөн эзнийг дагдаг, эзэнд итгэсэн хүмүүс мөнхийн улсад мөнхийн диваачнд очих эрхтэй болдог нь гайхамшигтай зүйл юм а. Энэ хэсгээр харах юм бол Иесус маргааш өгөх гэж байгаа ч гэсэн өөрсдийн дагалдагч нарт өөрийгөө би та нарыг аврах гэдгээ дахин нотлон үнэхээр талах даршиг өгөн хэлж ирсэн юм а. Энэ 7 хоног бид бас эзнийг дурсан санацгаая гэж би уриалмаар байна. Иесусийн бие гэдэж түүний цусыг уусан Иесус Христэд итгэдэг дагалдагч нар эзний төлөө амьдрах хүчтэй юм а. Мөн Иесус Христ ингэж гин нүглээс биднийг аварсан бол олон нүгэлтэн ч гэсэн аврагдах нь Бурханы хүсэл байгаа. Бид сайн мэдээг энэ үннийг бид нар ярихгүйгээр орхигдуулахгүйгээр нэг өдөр үнжиж болохгүй юм а. Мөн цаг хугацаа урдан өнгөрч байгаа энэ үед бид эзний сайн мэдээг
түгээх нь чухал үүрэг юм аа. Бүгдээр хамтдаа энэ 7 хоног Иесус Христийн авралын сайн мэдээг тунхаглацгаая, бас ярьцгаая. Хамтдаа залбирая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Тэ таныг магтаж байна. Та алдарш болтугай. Өнөөдөр таны үгийг уншлаа. Та өөрийн биеийг урж бас өөрийн цэсийг урсган бурхантай биднийг эвлэрүүлэн амиа өгсөн таныг би магтаж байна. Та дахин амьлаж бидэнд ариун сүнсээр амьдрах хүч чадлыг өгсөнд баярлалаа. Энэ 7 хоногийн турш сайн мэдээг ярих гайхамшигтай өдрүүд болгож өгөөрэй. Бас хүмүүс аврагдаж эзэн танаар нүглээсээ цэвэрлэгдэх болтугай. Иесусийн нэрээр залбирч бууж байна. Амен. Энэ 7 хоног эзэн таныг өрөөх болтугай. Та сайн мэдээндээ бэлэн байгаа үстэй. Эзэн